Хүүхдийн нүдэнд ертөнцийн 7 сая гайхамшиг харагддаг гэдэг. Хүүхдүүд байгаа газарт инээдхөөр залгиж аз жаргал бэлхэн байдаг. Хүүхэд хэмээх энэхүү гэгэн ертөнцийн оюуныг нээж тэднийг хөгжүүлж хамгаалах эрхэм үүргийг хэрэгжүүлдэг хүүхдийн байгууллагын түүхтэд 100 жилийн энэ онд тохиож байна. Нэгэн зууны баялагд орсомжаа бүтээж ололт амжилттай хамтдаа дүгнэж байгаа тухайн салбарын түүхээс дээжлэн өгүүлэх жаргалантын түүчээ баримтат бүтээлийг та бүхэнд хүргэж байна. Эрхэм хүндэт хүүхд багчууд хүүхдийн төлөө зүрх сэтгэлээ зориулан ажилладаг та бүхэндээ Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн байгууллага үүсч өгсөний түүхт 100 жилийн мэндийг өргөн төвшүүлье. Хүүхд гэр бүлийн хөгжил хамгааллын газар нь хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхд хамгааллын хууль, гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль, хүүхд харах үйлчилгээний тухай хууль гэсэн 5 хуулийн хүрээнд 30 гаруй журам тогтоол заалтын хэрэгжилтийг хангаа ажилладаг. За өнөөдрийн байдлаар Булган аймгийн хүүхд гэр бүлийн хөгжил хамгааллын газар нь захиргаа удирдлагын хэлтэц, хүүхдийн хөгжил хамгааллын хэлтэц, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэц гэсэн 44 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Орон нутгад дахь хүүхд гэр бүлийн асуудлыг зөвхөн нэг байгууллагын 44 хүн гүйцэтгэдэг. Хуулиар хүлээсэн чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд салбар дундын хамтын ажиллагааг мөн хангаан ажилладаг байгаа. За энэхүү салбар дундын хамтын ажиллагааны хамгийн том нэгжил аймгийн засаг даргаар ахлуулсан хүүхдийн төлөө зөвлөл гэж ажиллаж байгаа. За энэхүү хүүхдийн төлөө зөвлөл нь одоо аймгийн хэмжээний хүүхдийн асуудлыг одоо хөгжлийн ямар асуудал байна, хамгааллын ямар асуудал байна, хүүхдийн сайн сайхан байдлын төлөө бид юу хийх үү гэсэн төлөвлөлтийг гаргаж идэг, үйл ажиллагааг зангидж идэг хамгийн том нэгж байж идэг. За энэ нэгжийн дараачаар бол аймгийн засаг даргын орлогчоор ахлуулсан хүүхдийн эрхийн хууль 120 гэсэн салбар нэгж байгаа. За энэхүү салбар маань бол зөвхөн гэмтэр зөрчилд холбогдсон хохирсон хүүхдийн эрхийн асуудлыг хөндөж хариуцж явж байдаг. За суманд бол хамтарсан баг гэсэн нэгж байж байна. За энэ хамтарсан багийг бол сумын засаг дарга ахлаад сургууль цэцэрлэг, соёлын төв, цагдаагийн талын одоо оролцоотой дээр нь сумын нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан, хүүхд гэр бүлийн нийгмийн ажилтан гэсэн одоо 3 нийгмийн ажилтан нэмж багцсан энэ салбар дундын хамтын ажиллагааг мөн орон нутагт хангаж ажиллаж идэг. Эдгээр хамтарсан багийн үйл ажиллагааны дэмээр бол орон нутагт дэх хүүхд гэр бүлийн асуудлуудыг бол бид нар шийдэж байдаг. Байгууллага, сургууль, аж ахуйн нэгждэр очиод ирэхээр дээрх одоо 5 хуулиас гадна хөдөлмөрийн хуулийн 43-ын 3 хэрэгжилтийг хангах хүрээнд хүүхд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж идэг, хүүхд хамгааллын асуудлыг хариуцж идэг, эцэгхийн зөвлөл гэж ажиллаж идэг. За эдгээр зөвлөл одоо салбар хороодын одоо хүчинд бид нар бол одоо орон нутагт хүүхд гэр бүлийн ажлыг авч явуулдаг байх нэ. Анх дагш нутгаараа өгүүлсэн Булган аймгийн хүүхдийн байгууллагын түүх нь 1925 онд байгуулагдсан Богд хаан уулын аймгийн Булган хаан хошууны тамгын баг сургуультай салшгүй холбоотой. Тус сургуулийн сурагч нь 25 онд улаан бүч зүүж 35 дугаар бүлгэмд пионерын гишүүнээр элсэн орсноор Булган аймгийн пионерын байгууллагын анхны тулгын чулуу тавигджээ. Энэ бүлэг нь Сүхбаатар Чойволсонгийн нэрмжит салаа гэж 2 хуваагдан бүхий олон багчууд дуугаа дуулж бүрээ бөмбөр нэжгэрүүлэн жагсаж байжээ. 1928 онд Булган уулын хошууны хувьсгал залуучуудын эвлэлийн хорооны дэргэд пионерын төвчөө байгуулагдан аглах удирдагчаар Хайнцан гэж хүн ажиллаж байжээ. Булган аймагт 1937 онд анхны 7 жилийн сургууль нэгдэхэд пионерын 6 бүлэг 20 салаатайгаар өргөжин байгуулагдлаа. Сургуулийн пионерын байгууллагын ач холбогдлыг ард түмэнд сурталчлах, бүлгүүдийг зохион байгуулалтаар бэхжүүлж, пионерын бүлгээс зохиох ажлыг өргөн хүрээтэй болгох, пионерын байгууллагын цаашдын өсөлт бэхжилтэд пионерын төвчөө ихээхэн анхаарч байлаа. Эхлээд пионерт дэсдэг, дараа нь залуучуудын байгууллагад дэсдэг, дараа нь намд дэсдэг. Ийм үе шатжилтэй одоо ингэж Монголын одоо төр засаг хүүхд залуучуудыг ингэж бас халамжилж ингэж ойч үе бэлтжсэн юм аа. 500-аас дээш хүүхдтэй газар орон тооны пионер үлрэгчтэй. 500 хүрэхгүй бол орон тооныг бас
пионерын орон тооны бус пионер өдөртөгч ажиллаж бас урамшуулал авдаг ийм тогтолцоотой байсан. За эднэр бол бас анхан шатанд бол маш их одоо олон ажил зохион байгуулж сургуулийг төвшүүлж манай пионерын байгууллага сургуулийн дэргэд одоо их ажиллаж өлөгмийн зөвлөл өлөг одоо байгуулж ингэж ажиллаж ирсэн. Баатарчуудын гишүүд 5 улаан юм 10 улаан байдаг. Салааны гишүүд 10 байх жишээ 9 байх жишээ тий. Бүлэг болоод ирэхлээр 100 байх жишээ тий. Бүлгэн болоод ирэхээр одоо 1100 байдаг юм уу? Иймэрхүү зөвлөлүүд бол тогтолцоотой байсан юм уу гэж би ингэж боддгийг. За энэ үед бол бид нарт их онцгой тохиолдлууд байдагс олон жигүүрээр давцаж ажилладаг байсан мөртлөөсөө тэр маань юу гэсэн үг вэ гэхлээр хөдөлмөрлөх, суралцах, ооз үе бүх талын одоо хүнийг хөгжүүлэх боломжтой. Тэгээд их эцэгтэй хэрхэн ажиллах вэ? Эцэг их сургууль, пионерын байгууллагууд яаж хамтарч ажиллах вэ гэдэг чиг үүргүүдийг бол тодорхойлсон байсан. За эндээс жишээлх юм бол хөдөлмөр зүсэнгууд бол бүх сумдуудад байгуулагдсан шүү дээ. Ер нь одоо маш их гоё тогтчиж исэн. Ээлжээр явдаг. Одоо 14-өөс 21 хоногор явдаг, зарим нь сараар явдаг. Тийм юутай хөдөлмөртэй явдаг байсан. 1963 оны 5 дугаар сарын 8-нд Монголын пионерын байгууллагын анх дугаар чуулган болж Булган аймгаас төлөөлөл оролцсон бөгөөд тухайн онд аймагт залуу байгальчдын чуулганыг зохион байгуулсан байна. Булган хотын 10 жилийн сургуулийн Балган шүш даргатай ангийнхан кинотеатрын дэргэд Улаанбаж хүүхдийн кинотеатр байгуулжээ. Улаанбаж кинотеатрт кино механикчаар сансрын нисгэгч гүр аригч ажиллаж байсан байдгийн. 61 онд Булган аймагт ирж тухайн үед энэ төвийн 10 жилийн дунд сургууль гэж байсан одоо ПЭЧ техникийн нэрндэд 10 жилд пионерын өдөртөгчөөр ажилласан аа. Би 1968 онд Солинг сумын 8 жилийн сургуульд очсон байгаа. Тэндээс эхлээд би 72 он хүртэл инженерийн санг ажиллахад сургуульд ажилласан. Тэгээд пионерийн ажил гэдэг нь тэр үеэс ер нь нэлээд их эрч хүчээ авч байсан. Тэр үед пионерийн сэдвт ажил гэж нэг юм гарч ирж байсан. За тэр сэдвт ажил гэдгийг би цааш нь сэмэлээ нарийцоход одоо хөгжүүлсэн. Ямар нэгэн сэдвийг сонгож аваад пионер хүүхдүүдээр тэрнийг би хөтөлбөрийг гаргаад цээжлүүлээд яриулдаг, шүлгжүүлдэг, өжиглүүлдэг, дуулуулдаг ингэж пионерийн ажлыг урлаг өрөөн сайхантай холбоснороо их онцлог талтай болсон байгаа даа. Тэгээд тэр маань яванда Булган аймгийн сургуулиудын туршлага болж намайг хэвлэгдэж байлаа. Тэгээд 1971 онд одоо улсын пионерийн тэргүүний өдөртөгч гэдэг цал тэмдгээр шагнагдж явсан да. Пионерийн ажил гэдэг бол миний мэрэгжлээс гадна бараг миний мэрэгжлийг давж надад тусалсан ажиллагаа бол энэ хүүхдтэй ажиллагаа байсан юм аа. 1971 онд аймгийн пионерын зөвлөл албан ёсны орон тоотой боллоо. Пионерын зөвлөлийн дарга аймгийн хувьсгал залуучуудын эвлэлийн хорооны орон тооны нарийн бичгийн дарга болж аймгийн сургууль боловсролын байгууллагын пионерын бүлгүүдийг удирдан чиглүүлж эхэллээ. Аймгийн пионерын байгууллагын бол 3 хүний бүтцтэй байсан, 2 зааварлагчтай, 1 нарийн бичгийн даргатай. Пионерын зөвлөлийн одоо тэргүүлэгчд байсан. Сум болгонд эвлийн хорооны даргатай, пионерын удирдагчдтай байсан. Аймгийн үйлдвэрчний зөвлөл хүүхдийн пионерын байгууллага хамтраад цуслангаа удирддаг. Аж ахуй талаа бол үйлдвэрчний байгууллага маань авч явдаг. Сургууль дарга хэмжээний хүмүүжлийн талаас бол пионерын зөвлөлд нь авч явдаг. Ийм сайхан үйл ажиллагаатай байлаа. Тэгээ хөтөлбөр төлөвлөгөөгөө хамтарч хийдэг байсан. Пионерууд бүлэг салаагаараа ном унших санаачлагыг өрнүүлэн шилдэг салаа бүлэгмийг пионерын байгууллагын шагналаар шагнаж урамшуулдаг болсон байна. Ер нь тухайн үед хүүхдийн
одоо дугуулын секцээр дамжуулаад хүүхдийн авяас чадварыг нээх хөгжүүлэх энэ ажил нэлээд өргөн хүрээтэй далаацтай зохион байгуулагдчих. Энэнд одоо манай багш нар идэвхжүүлэн оролцож байна. 1985 онд аймгийн пионерын зөвлөл нь пионерын 24 бүлэм 236 бүлэг 704 салаатай болж 11200 гаруй пионер сурагчдыг эгнээндээ багтаасан өсвөр үеийнхний нэг том штаб болон бэхжсэн байна. Дарслуун дарга миний үе байгаль бид гурав гэж хамтарч аймгийн пионерын зөвлөлийн ажлыг аймгийн эвлийн хорооны өмнө бид гурав хариуцдаг байсан. Бусад аймагуудыг манайх чинь баг анхны пионерын ордонтой, номын ордонтой ийм одоо аймаг анхдагч нэр нь баг гэж хэлэхэд урагдахгүй байх. Энэ хүүхдээ удирдна гэдэг юм яг тэр үед нэлээд хүчтэй яригдчихсэн. Тэгээ бид нар чинь хүүхдийн чуулган өөрсдөө зохион байгуулсан сургууль дээр одоо бүлэгмийн зөвлөлийн гишүүд, пионерын зөвлөлийн одоо тэргүүлэгч гишүүд гэдэгт анх удаа хүүхэд бүрэлдэхүүнд нь орж бидний одоо хурал зөвлөгөөнд оролцдог, үгээ хэлдэг, бас шийдвэрт гарах шийдвэрт одоо нөлөөлөх санд болтоо хэлдэг ийм анхны одоо ийм юунууд гарч ирсэн. Сургуулиуд дээр ажиллаж байгаа сурагчдын зөвлөл бүлэгмээс зохион байгуулж байгаа ажлуудыг ер нь бол пионерын удирдагч урд нь бол ингээд яг оролцоод зохион байгуулалт ингэдэг байсан. Одоо бол ерөнхийдөө удирдлагаар хангаад хүүхдүүд өөрсдөө одоо нөхөрсгөр биеиндээ сайн нөлөөлөлөө дэлгэрүүлэх гэх мэтлэн энэ ажлууд яг одоо эхлээд ингээд явж исэн. Энэ бол бас цаг үетэйгээ холбоотой байсан байна. Пионер сурагчдын дунд 5 онцгийн эзэн номын сайн нөхөр нацаг дорж тэмдэгтэн соёлж нөхөрлийн анги болох хөдөлгөөн идэвхтэй өрнөж ирсний үр дүнд соёлж бүлэг 83, 5 онцыг эзэмшигч 224, залгамж үе аяны гавшгаач 240, номын сайн нөхөр үнэмлэхтэн 986 болсон байна. Дуу бүжиг, хөгжим, уран зураг, уран зохиолын төрөл бүрийн дугуйлан сайн дурын хамтлагууд 386 ажиллаж нийт пионер сурагчдын 80 шахам хувь нь хамрагдаж байсан байдаг. Хойд ч бол бүсийн туслан гэж өгдөг байсан шүү дээ. Айл аймагудаас хүүхдүүд дамжуулж байсан аранга байсан. Аранга байгаагүй. Аранга гэж нэртэй болохоос аранга ирээгүй. Ягаад гэсэн чинь зам харилцаа муугээд аранга тэгэл бидний үед сүүлд иржээс Оросоос ирж ирсэн барьдаас тий. Хүүхдийн жаргалант цуслан 1961 онд Булган уулын зүүн салаа эвгээлтийн дугны суурин дээр өнтийн амралтын хуучин дүнзэн байшингуудыг зөөвөрлөн клуб, гал тогоо, авралтын 7-8 байшинг, орхон сумаас контор болон агуулгын 2 цагаан байшинг бариулж жаргалант цуслан байгуулагдсан байдгийг. 1983 оноос албан байгууллагуудын хүчийг татаж урлагийн үйлдвэр 40 хүүхдийн шовгор, зам ангиас 20 хүүхдийн байр, цуслангийн албан хаагчдын хүчээр 20 хүүхдийн байр нэмж барьснаар 80 хүүхэд нэмж авдаг болсон төдийгүй аймгийн барилга угсралтын контор 200 хүүхдийн бүжгийн заал барьж өгчээ. Бүхнийг хүүхдийн төлөө ураг хэрэгжүүлж иргэдийн хүч хөрөнгөөр цуслангийн материалыг бааз өргөжж жилд 2000 гаруй хүүхэд хүлээн авч байлаа. 1962 онд анх удаа хөдөө орон нутагт пионерын 60 цуслаг байгуулахад удирдагчаар нь ажиллаж эхэлсэн. Анхны жил чинь 100 хүүхдийн эхэлсэн байна. Тэгэхдээ 100 хүүхдээ 50 ирнэ. Тийш нэг ээлжинд л 50 хүүхэд. Тэгэхдээ сараар ажиллана шүү дээ. За тэгэхэд 4 багш ажилласан. За пионерын ахлах удирдагчаа би хамгийн эхлээл хотог өндөр сумын хариат жигдсэн үлдээ. Тэр одоо манай дуу хөгжим хариуцсан. Батчир гэж одоо манай Тэшг сумын нэг уугуул тэр тэгээд би бид гурав ихэд ажилласан. 1982 онд жаргалан цуслан дэрэгдээ туслах аж ахуйтай болж Ингэт толгойн сангийн аж ахуйгаас 15 үнэ 300 хон авч сүү цагаан эдэгээ боловсруулж амрагч хүүхдүүдэд өгдөг болсон. Цагаан эдээ боловсруулах ажилтан цуслан руу цагаан эдээ зөөх трактортайч болсон байна. Намайг очиход цэрэн доржиг захирал байсан. 2 жил ажилласан юм байна. Тэгээд цэрүү захирал ажиллаж байсан. Тэгээд цэрүү
захирлын дараа би 3 жил тэнд бас захирлаар ажилласан. Ах пиандэр удирдагч нар зохион байгуулж ажиллагаа болдог байсан. За энэ пиандэр ах удирдагч Хишиг чулуун, Жамин, за хүүхдийн зохиол Чимбат Нанздын хишиг дорж иж ийм пиандэр удирдагчнаар сууг ажиллаж байсан байна. Анх намаа очоод 200 хүүхд авдаг. За тэрнээс хойш өргөтгөл хийгээд 360 хүүхд авдаг болоод тэгээд төлөвлөгөөнөөсөө даваад бараг 400 хүүхд нэг ээлжинд авдаг. 2 галзуухтай. Тэгээд 2 галзуух нь хүүхдэд болдог. Яг намайг ажиллаж байх үед манай жаргалын цуслангийн үйл ажиллагаа бол хизээний тогтмолжсон. Манай зааварлагч нар одоо бүр ажиллаа мэддэг ингээд пенсийн удирдагч нар маань ээлж хэрэгж ажилладаг. Тэгээд энэ үед манай дорж битээр бас энэ сэлэнгийн залтрын буруудын хүүхдүүдийг авчирж хоёулаа тэр Оросын Лесная юу ч үлээ нэг саряач үлээ тийм цусланд бас хүүхдүүд би авчиж өгөөд буцаж ирэхэд нь дорж маань авчираад ингээд солилцоод ингээд битээр бас ингэж ажиллаж байсан сайхан дурсамж байна. Тэр бол манай хууч уламжил байсан. Гэхдээ нэг хэсэг тасарсан байсан энэ юу маань сэргэж ирсэн юм нэг сайхан дурсамж байна. 1990 оноос жаргалантай цуслан орон нутгийн мэдлэл шилжиж төсөв санхүүжилтийн хомсдол материалын баазыг илэгдэл хоригдол зэрэг шалтгаалan амрагч хүүхдийн тоо цөөрч жилдээ 400-аас 600 хүүхдүүд амарч байсан байдаг. Хүүхдийн цусланд 90 оноос 2015 он хүртэл ажилласан да. Би үл эрүүл хоол хүнс бүх юуг нь хариуц ажиллаж байсан да. Намаа ажиллаж яхад би 6 сарын 10 хүүхдээ авдаг байсан. Тэгээд 8 сарын 20 дээр хаадаг. Хүүхэд эхлээд цуглахад хамгийн сайхан баяртай жаргалтай намар туслан хаагаад явахад бид яхан хөндлөлтөд үлддэг байсан. Хүүхдийн дуу хоор баяр цэнгэлэг чи биднийг бас хөгжүүлдэг тийм л сайхан үзэлтэй туссан байсан да. 2012 оноос хүүхдийн жаргалантай цуслан шинээр сэргээн барах санаа ажиллагаа гарган нэг дор 360 амрагч хүлээ авах хүчин чадалтайгаар ерөнхий төлөвлөгөө хийж төлөвлөгөөний дагуу цуслангийн бүтээн байгуулалтын ажлууд энэ цаг үед өрнөж байна. За нэг 10 сая төгрөг батлуулж аваад аж ахуйн байгууллагатай одоо хинтээ гэрээ хийсэн юм дэ нэг будаг шохоо болд юм байна. Нөгөө халтартцсан олон жилийн ой модонд байдаг бороо шороонд муудсан байшингуудаа оохор дуулаад янз бүрийн улаан шар ягаан болгоод нэг гой байшинтай болоод за цуслангээ ээлж аваад хонсон чинь үхэр мөөрөлдөд нөгөө унтуулдгүй хүүхдүүд нь ч унтдаггүй эднэр ч нөгөө задгаа хашаагүй үхэр малаа хөөдөг яагаад мөөрөлдөд ийсэн гэсэн нөгөө давстай оохрыг үхэр долоогоод байшингаас нь задгаа байлцсан. Хөдөөгийн Монголын одоо хөдөөгийн цуслангуудаас хамгийн анх болгоны хүүхдийн жаргалан цуслангийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг бол хийлгэсэн байгаа. Тэр хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үндэслээд 2 хэсэгжилсэн зураг хийлгэсэн. Нэгдүгээрт нь бол бид нар 2 давхар одоо хүүхдийн хоол үйлчлэгээний заал захиргаан аж ахуйн барилга гэдэг 2 давхар барилга хоёр дахь нь бол ер нь 5 хотгонтой төлөвлөгдсөн байсан цуслангаа аль хотгоноос нь эхэлж зураг төсвөө хийх вэ гэсэн тийм хэлэлцүүлгүүдийг бас хүүхдүүдийн дунд хийжсэн. Тэр хэлэлцүүлгээс бол жаргалант гэсэн нэртэй учраас жаргалант 60 хүүхдийн багтаамж бүхий жаргалант хотхныхоо хэсэгчилсэн зураг төсвийг хийлгэе гэж 60 хүүхдийн жаргалант хотхны одоо гүйцэтгэл ажил бол нэг 40% та явагдчихээн. За 26 оны төсөвт одоо жаргалант хотхны үлдэгдэл санхүүжилтийн асуудлыг шийдснээр шинэ хотхон одоо эх ондоо хүлээж авахар бид нар бэлтгэл ажил хангагдаад ажил бол хэвээ явагдаж байна. 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоолны заал, сургалтын танхим бүхий захиргаа удирдлагын байрыг ашиглалтанд оруулснаар 10 жилийн дараа жаргалантай цусланд дахин хүүхдийн дуу цангинаж амрагч хүүхдүүдээ хүлээн авч эхэлсэн байна. Тэгээ залуучууд бол ерөөсөө орой болгон 12 цаг хүртэл одоо бүжүүлж наадахыг одоо хүсдэг байсан. Бид нэр за одоо ингээд өнөөдөр ажил дууслаа амарцгаа гэдэг ингээд үүдэж ажиллаж явсан чинь харин маргааш өглөө ирэхэд пионерын ордны үүдийг аваад энэ саадын дотор тавьчихсан. Тэнд өөрснөө одоо караоке бүжиг танц явуулаад ингэ байж исэн. Ийм сэн тохиолдол байна. Тэр бол залуучууд одоо хүсэл мөрөөдөл юу гисчээсэн яах гэжсэн бид харагдажсэн. Пионерын найрамдал ордон
Булган хотын хөдөлмөрчид Монгол зөвлөлтийн барилгачид хамтран ажиллаж, хүүхэд залуучуудын соёл хүмүүжлийн төв найрамдал ордныг барьж, Монголын пионерын байгууллагын 50 жилийн ойгоор үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Анх 4 хүний орон тоотой 7 танхим 5 төрлийн дугуйланд 60 гаруй сурагч хичээлдэг байлаа. Пионерын ахлах удирдагч идэвхтэн сонгуйлтан, пионерын арга зүйн танхим, гадаад хэл заах, бусад орны сурагчидтай холбоо тогтоох, интернационал танхим, хүүхдийн чөлөө сэтгэмжийг хөгжүүлэх, дүрслэх урлагийн танхим, сурагч кино, театр, бүжиг, дуу хөгжмийн уран уншлаг, ёроол магтаал, хошин шог 13 хамтлагтай дэлбэ чуулга, баримл, сэлбэр, наамал, хөөмөл, уран зураг, уран бичлэгийн дугуйлангуудтай урлагийн танхим зэрэг салбартай байжээ. 1980 он гэхэд 35 төрлийн дугуйланд давхарсан тоогоор 1031 пионер сурагч хамрагдан суралцж тэдэнд мэрэгжлийн чиг баримжаа олгоход онцгой анхааран ажилладаг байсан. Пионерын ордны дэргэд хуруу хүүхэлдэйн дугуйлан, улаан бүч, уран тогоо, дуу бүжгийн чуулга хичээллэж байсан. Пионерын ордны сурагчид Булган аймгийн Бүх сумд, Орхон аймаг, Хөвсгөл аймаг, Бурятийн Закамскид аялан тоглолт хийж явжээ. Пионерын ордонд бол бүхэл соёл хүмүүжлийн ажлууд бол явагддаг гэсэн. Пионерын ордон бол бие даасан удирдлагатай бүх соёл урлагийн ажлуудыг хариуцсан багш нартай. За манай пионерын ордонд тухайн цаг үед шийдвэр багш маань захирлаар ажиллаж байсан. Тэгээ бидний үед бол ерөөсөө бүх сургуулиуд энэ пионерын ордон дээр өдөр бүгд ирж ажил зохион байгуулдаг гэсэн. Орой 18 цаг болонгот л одоо хүүхдийн үдээс ажлууд дуусна. Тэгээ 19 цагаас бол залуучуудын энд одоо бүжгэлдэг, караоке тоглодог юм байсан. Энд одоо жамин гэдэг одоо багш байсан. Залуучуудын өдөртөө энд караокенд оруулдаг. Мөн одоо энд үзэсгэлэн гаргаж ирсэн бид нэр. Хүүхдийн одоо бүтээлийн үзэсгэлэн, багш нарын бүтээлийн үзэсгэлэн гаргаж. За бүх юм одоо дөвдөн аварга нэрмжит бүхийн барилдаа секс ажилладаг байсан. Энийг одоо дэмбэр лагш өдөрж явуулдаг байсан. За залуу зохион бүтээгчдийн дугуйлан ажиллаж байсан. Энийг санжааж ам зуршуун өдөрж явуулдаг байлаа. За хөгжмийн дугуйлан одоо оюунжин өвш. За мөн цахилгаан хөгжим, за цахилгаан техникийн дугуйлан санжааж ам зуршуун өдөрдөн явуулж ийм зохион байгуулалтаар бид нэр одоо ажиллаж байсан юм аа. За бусад аймагаас ялгах зүйл пионерын байгууллагууд хүүхдүүд сургууль дээр ажил зохион байгуулаад үдээс хойш ингэдэг байсан. Гэтэл энэ аймгийн захиргааны хариуцлагатай нарийн бичгэн дараа Доржийн Алтан гэрлэж хүн байсан. Тэр хүн бол энэ Орхны цэргийн ангитай хамтарч энэ пионерын найрамдал ордон гэдэг энэ ордныг барьж өгснөөр бид нар одоо энд одоо бүх хүүхдүүд ажил зохион бол ийм бололцоотой байсан. 1989 онд сургуулиа дүүргэж нэг ангиас нэг ширээнээс хоёлаа гэрүүл болоод тэгээ Булган аймагт ирж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн түүхтэй тэр цаг мөчөөс хойш хүүхдийн байгууллагатай өнөө хүртэл холбогдсон ажиллаж байгаа. Тэгээ Булган аймгийн хүүхдийн ордны арга зүйчийн ажлыг анх эхлээд 23 наснда хүүхдийн найрамдал ордны захирлаар томилогдсон ажиллаж байсан ийм түүхтэй. Хүүхдийн номын сан 1980 онд пионерын найрамдал ордны сурагчид Улаанбаатар хотноо тайлан тоглолт хийж, төв зөвлөлтийн алтан медалаар шагнагдаж, хүүхдийн номын ордон барих эрх авчээ. Эвлэлийн хорооны гишүүдийн тусламж дэмжлэгтэйгээр бага анги, аглах ангийн сурагчдад зориулсан уншилгын 2 танхимтай, нэг ээлжинд 50 хүүхдэд үйлчилдэг хүүхдийн номын санг 1982 онд барьж ашиглалтанд оруулсан байдаг. За тухайн үед бол номын сан 6 орон тоотой байсан. Понтчин, ном зүйч, эрхлэгч, 2 заалны номын санч, үйлчлэгч гээд 6 орон тоотой байсан. За тэгээд номын сангийн үйл ажиллагаа бол дотор одоо манай хүүхдийн номын сан чинь онцлсон үлгэрийн орноор аялцгаая гэсэн багын заалтай бүгдээрээ тэнд майх ширээтэй, олбог дэвсгэрхтэй баг заална. Дунд заал нь бол зүгээр ширээ сандалтайгаар дунд заалтай. За тэгээд номын сандаа яг ажилдаг юм болохоор зэрэг дэгдээхээ хамтлаг гэдэг одоо номоос урталжилдаг хамтлагтай хүүхэлдэйн бүжинхэн театр гэдэг хүүхэлдэйн хурууны театртай тэднэрээр ингээд хөдөө гадаа сумд одоо ингээд пионерын цусланд ингээд ажилдаг байсан да бүлгийнхээ багшийг хийгээд номын санчаа хийгээд ингээд тогтмол ажилдаг бүр тийм үйлчилгээтэй болсон байсан.
Давуу тал гэдэг нь манайх одоо тийм нэг орчин үеийнхээ одоо Монгол үйл зангаа хүүхдүүдэд сурталчлах тийм үйл ажиллагаа л их давуулж ажиллаж ирсэн. Одоо Google-дэгээр янз янзын номоор үлгэр үлгэрийн орноор аялье гэдэг тэр багын заалыг бол бүр яг үлгэрийн орны юу болоод одоо манайхаас туршлага судлан гэдэг үдээс сумдаас улсууд ирэхээр манайхаар л орж тэр туршлага юуг судалж сонирхдаг байсан шүү дээ. Хувьсгал залууч дэвлийн хороо гэж байлгаж байгаад пионерийн байгууллага гэж байж исэн чинь тэр чинь нөгөө өөрчлөгдөд ирсэн чинь манай архив энтрийг чинь бүр аваад нөгөө бичгэргүүдийн маань хүртэл устгаж ийсэн шүү дээ тэр үед тийм ээ. Тэр бол өстой үнэхээр харамсмаар байсан. Тэр үед бол бидний хийсэн ажил бол асар их юмнууд бол тэгээд ном болгож авч чадаагүйгаас ингээд устж байгаа байхгүй. Нэгт хоёрд бол хөдөөгөр тэр хөдөлмөр цуслан гэдэг чинь үнийг жинхнээр нь амьдрал дээр нь хүмүүжүүлдэг газар байсан байна. Тэгсэн тэрний чинь бүх баярлага байгууламж гэдэг эзэнгүй болгож хаяал тэгэл хөдөлмөр цуслан байхгүй болж. Гэх жишээтэй хүүхдийн ордон пионерын зөвлөл хуурмаа нээж хүүхдийн байгууллагын болсон төвхтэй. Тэгээ манай пионерын зөвлөл бол хүүхдийн ордонд нүүж ирсэн. Бид яаж нүүж ирсэн гэхээр аймгийн өвдө хоронд бид нэр бас өмч хөрөнгөтэй ширээ сандалтай бас нэг жижигхэн одоо хөрөнгөтэй ийм байгууллага одоо байсан тэр бүрэлдэхүүнд нь байсан учраас тэгэхээр зэрэг бид нэг цэвтэй, нэг төмөр цэвтэй, нэг одоо өөрийнхөө суудаг албаны одоо ширээтэй сандалтайгаа за тэгээд нэг дээрвийн модон сандал нэг 10 сандалтай ингэж энэ хүүхдийн ордонд нүүж ирсэн. Тэр үед бид нар чинь усны тэргэндээ нөгөө цэвэ тавиад ширээгээ тавиад ингээд нэг хоёр удаа зөөгөөд одоо хүүхдийн ордонд ирж ингэ сууж байгаа. Тэгээд одоо ингээд энд ажиллаж байгаа хугацаанд Сэрэж багш одоо дарга болж нэлээдгүй одоо ажилласан. Би энэ хүнтэй бас нэг 12 жил ажилласан байгаа юм. Аж ахуй ажилт нутгаа нэлээ нэг 5 уул ажиллаж байсан. Нэгтлэн бодогч, үйлчлэгч. Тэгээд ингээд сахиул манаач гэдэг. Бид нар хүүхдийг хөгжүүлэх, хүүхдийг хамгаалах одоо үеийн одоо яриад байгаа энэ хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлийн энэ асуудлуудыг энэ чиглэлээр бид олон ажил зохион байгуулж эхэлсэн. Өмнөдөө зэрэгцээд Булган аймагт скаутын хөтөлбөрийг үүсгэн байгуулах юм ажиллагаанд би шилжсэн байнамаа. Тэгээ энэ хугацаанд скаутын хөтөлбөрийг санаачилж одоо ишгэн төр сумд анх бий болоод аймгийн төв хөдөө орон нутгийн сумдуудаар одоо скаутын хөтөлбөрийг зохион байгуулах, сурталчлах ийм ажиллагаа эхэлж. Тэгээд 1990-ад онуудад Жембри гэж одоо скаутын одоо цугларалт 1-р ханах дугаарах 2-р Жембрийг Булган аймгийн хүүхэд багцуудыг зохион байгуулж харилцаж байсан. Хүүхэд хөгжлийн ордон. Хүүхдийн байгууллагын үүсэл хөгжлийн түүхэнд олон улсын сайн дурын байгууллагуудын дэмжлэг туслалцаа хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Булган аймгийн дэлхийн 100 олон улсын байгууллагатай хамтран 1997 онд их хүүхдийг дэмжих төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Тэрхүү цаг мөчөөс хойш 20 жилийн хугацаанд тус олон улсын байгууллага нь хөгжлийн 2 хөтөлбөрийг Булган аймагт хэрэгжүүлж, их хүүхэд гэр бүлд чиглэсэн олон чухал ажлуудыг хийж гүйцэтгэжээ. 2006 онд Булган аймгийн Булган суманд дэлхийн 100 байгууллагын барилгыг барьж босгосон одоогийн хүүхэд хөгжлийн ордон юм. Тус ордонд өнөөдрийн байдлаар тусгай хэрэгцээ хүүхдийн өдөр өнжүүлэх төв, хүүхдийн өглөөнинг номын кафе, Unitel Hub компьютерийн танхим, хүүхдийн өөрөө удирдах байгууллага ажиллаж байна. Хүүхэд хөгжүүлэх 3-5 төрлийн дугуйлан секцүүдэд 7 хоногт 320-оос 350 гаруй хүүхэд тогтмол хамрагдаж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан, хүүхдийн сан, Азийн хөгжлийн банк, Австралийн элчин сайдын амтай хамтран төсөл хэрэгжүүлж, нэг дор 12 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хүүхэд хамгаалах байрыг барьцыг зэрэгцээ. 3 удирлын өвлийн хүлэмжийг бий болгожээ. 80 жилийн ой тэмдэглэх гээд бөөн хөтөлбөр бэлтгэл болоод театраас их юм агуугаад их юм гоо штэ бид нар ч бас тэ өөрсөндөө өмч янз бүрийн нөөц байхгүй. Тэгэл байжсэн дарга нар өргөдсөн ингээд зогссон нэг бас сарнаа бариулсан дарга нартаа. Тэгэл ганц цагт алга болцсон. Нэг ингээ харсан чинь гүйж явна. Тэгээ чи ч одоо хайчт гэсэн чи дарга хөтөлбөр байна уу гэсэн. Итгэ хуцаад байж гэсэн чинь стэ нэр үуч амар шүлэг мүлэг уншаад эхэлдэм байна. Эхлээл манай ахмадууд ингээд жагсаад айс үйл ухаан нэм ингээ хэлсэн чинь нүд ахмадууд нь алга болцсон.
Яасан гэсэн дайрсран багш одоо энэ дашаалж багш боораах те ахмадууд энэ хизээд биелэхэд нөгөө тугаа байлцсан алхаад очих байхгүй гэсэн байдаг. Тэгсэн чинь ганцхан тэрийг хэлсэн гинэ наашааг үгээд дайрсран багшаа гэд эхлээд аятайхан дууд байхгүй. Номын сангийн үүдний хавцаар дайрсрын хулгайч яваач. Ажил нь эхэлсэн хөтөлбөрийн дагуу явж идэг. Тэгээ хэлчихэд илээ гэж болоо шүү. Хүүхдийн байгууллагын стратеги бол төрийн захиргааны статустай болох анхны тийм стратегийн хэлэлцүүлгийг булганд энэтхэгийн одоо хүүхдийн асуудлаар олон улсын зөвлөх Нандаана хүүхдийн төлөө үндэсний газрын дарга тогтхоном дараагаар ахлуулсан ийм баг манай яг энэ танхимд Монголын хүүхдийн байгууллагын стратеги бүцийн өөрчлөлтийн хөтөлбөр гэсэн хэлэлцүүлгийг хийж исэн. За энэ бол бид нар бас одоогийн хүүхдийн байгууллага маань төрийн байгууллагын дайтай хэрэгжүүлэгч агентлагийн статустай болох энэ одоо зам мөрийг сайхан тавьжээ гэж ингэж хардаг. Хөгжсөн хүүхэд оролцсон хүүхэд хамгаалагдана гэсэн концепц бол бас тэр үед яригдчихсэн. Илүү одоо хүүхдийн эрхийн асуудал, хүүхдийн хөгжлийн асуудал бол бүх нийтийн үйлс гэсэн ийм урайтай явагддаг байсан. За корц, тэнзийн, за 3-4 ч одоо Япон мэрэгжилтэн, 2-3 одоо Америк мэрэгжилтэн 6 жил шахуу манай аппаратад ажилласан байна. Монгол улсад бол хүүхдийн эсрэг гэмт хэрэглүү их анхаарч эхэлсэн байгаа. Үүний үед бол бас холбогдох мэрэгжилтэн, цагдаа шүүхүүд, за тэгээд прокурор эдгээр мэрэгшүүлэх тийм ээ хүүхдийн эрхийг мэдрэмжтэй өмгөөлөх, хамгаалах чиглэлээр бас нэлээдгүй нөлөөллийн ажлуудыг бас явуулж эхэлсэн. Нэрээсэн дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллагаас 2 хөтөлбөрөөс санхүүжүүлээд хүүхд хамгааллын хамтарсан багийг сумдад хувийнхаа засваргын захирамжаар байгуулсан. За жилд бол 2 удаа холбогдох кейс, холбон зуушлах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх гэсэн асуудлуудаар бас сумдаа бол нэг тойрдог байсан. Хүүхд хамгааллын хамтарсан баг гэж юу юм? Хүүхд эрхийн хууль зүйн хороо гэж юу юм? За нийгмийн салбаруудын байгууллагын хамтын ажиллагаа гэж юу юм? Тэр бүгдийг бол яг анхан шатнаас нь ингээд орон нутагт хэрэгжүүлэх одоо ажлыг ингээд гардаж хийх шаардлага бол гарсан. Хууль эрх зүйн хүрээнд ч гэсэн уншиж судлах зүйл их байсан. Хүмүүстэй яаж харилцах уу? Хүмүүст асуудлаа яаж ойлгуулах уу? Асуудалд орсон хүүхдүүдтэй хэрхэн ажиллах уу гэдэг ингээд айгүйх суралцах зүйл их байсан. Хүүхдийг оролцоогоор дамжуулан хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг одоо явц гарч ирсэн л дээ. Энийг бол яг хүүхдийг гар бие оролцуулж яж хөгждөг энэ одоо бодлого бол үнэхээр бол оновчтой бодлого шиг санагдсан. Хэдий ч нэг хүүхэд оролцсон, альва юмд оролцсон тэдий ч нэг бол хөгжиж эхэлж ирсэн. Яг энэ сайхан үед бол ажиллаж байсантай үнэхээр бахархдаг. Монголын хүүхдийн үндэсний чуулганд төлөөлөгчөөр Булган аймгаас сонгогдож оролцсон. Тэгээ энэ хүү чуулганаас булгандаа хүүхдийн байгууллагын салбар зөвлөлийг байгуулах илгээлтийг өөрчлөн очсон. Тэгээ нутагтаа очоод хүүхдүүдийг эсвүүлээд Монголын хүүхдийн байгууллагын Булган аймаг дахь салбар зөвлөлийг байгуулан тэргүүнээр нь 10 дугаар анги төгсөлтөө ажилласан. Тэгээд тухайн үедээ намайг хүүхдийн байгууллагын тэргүүнээр ажиллаж байх үед одоо хамгийн анх Булган аймгийн хүүхдийн төлөө зөвлөл гэж засаг даргын зэрэгдэх хүүхдийн асуудлаа шийдвэр гаргадаг зөвлөл байсан. За энэ зөвлөлд хүүхдийн төлөөллийг оруулж байхаар болоод тухайн үеийн одоо засаг дарга болон хүүхдийн төлөө газрын дарга байгууллагуудын удирдлагуудтай хамт хүүхдийн төлөөлөл болон одоо тэнд сууж яснаар бол бас маш их бахархдаг. Тэр үеэс эхлэн хүүхдийн байгууллагын одоо идэвхтэн манлайлагч одоо бусдын хэлдгээр хинэтэн хүүхэд болж ингэж ажиллаж исэн. Тэгээ илүү хүүхдийнхээ төлөө шийдвэр гаргах төвшин дуу хоолой олж ажилладаг байл. Тэгээ энэ агуулгаараа хамгийн анх 2004 онд Улаанбаатар хотод одоо энэтхэг мэрэгчлэнүүд ирээд хүүхдийн төлөө үндэсний газар дээр нэгэн том төсөл хэрэгжүүлж ирсэн. Тэр төсөл нь юу байсан бэ гэхээр маш олон талын үйл ажиллагаатай тэр олон хүүхдийн байгууллагуудыг хэрхэн нэгдсэн зохион байгуулалтаар хангах вэ гэдэг арга зүй бид нар сургалтаар авч ирсэн. Тэгээд сургалтаар авсан арга зүй маань хамгийн анх Булган аймаг сонгогдож бид нар Улаанбаатар хотоос очиж хамгийн анхны удаа Булган аймагт Монголын хүүхдийн байгууллага, за сумдад байгаа хүүхдийн байгууллага, Дэлхийн зөнгийн хүүхдийн байгууллага, Улаан залмаа хүүхдийн байгууллага ингээд тухайд байсан байгууллагуудыг нэгтгэхэд бүгд ярилцж чад анх Булган аймагт Монголын хүүхдийн парламент гэдгийг санаачлаад анхны хурлаа 16 сум нэг тосгонтой аймгийн төвтэйгээ хамруулад мөргөн бүрэлдэхүүнээр хамгийн анхны аймгийн хүүхдийн парламентыг одоо анх хурлыг зохион байгуулж бүтц бүрэлдэхүүнийг нь
анх гаргаж ирсэн. Одоогийн хүүхдүүд маань энэ маань 8 хүүхдийн зөвлөл, нэгдсэн зөвлөлч гэдэг юм маягаар үйл ажиллагаа нь явж байгаа юм лээ. Ерөөсөө хүүхдүүдийг ингээд хувь хүний хөгжил гэдэг зүйлийг бид нар хичээл бүх хүүхэд адилхан хичээл суралцж байна. Бүх хүүхэд адилхан төрлийн мэргэжлэр ч гэдэг юм эзэмшиж байна. Тэгэхэд энэ зүйлийн дараа хувь хүний хөгжил талаасаа хүүхэд ямар зүйлээр чадахчих юм гэдэг энэ зүйл дээр л асар олон зүйл нэмэгддэг. Өнөөдрийг хүртэл хүүхдийн оролцооны байгууллагад ажилласан 5 жилийн маань хугацаа миний амьдралд ингээд маш их ингээд их зүйлийг суралцсан, их зүйлийг ойлгосон, мэдсэн тийм жил байсан гэж бодож дүгнэдэг. Тэгээ бидний үед бол одоо энэ Монгол хүү малчны хотод гэж арга хэмжээг анхлан санаачил зохион байгуулжлаа. Энэ арга хэмжээний гол зорилго нь бол тухайн үед хүүхэд багчууд энэ уламжлалт өв соёл руугаа хандсан хөдөөний малчин айлууд байна. Ээлж амралтынхаа үеэр тослох, тэднээс одоо малч ухааныг суралцах зэрэг ийм ач холбогдолтой бөгөөд ийм сайн үлсэн гэдэг юм уу ийм арга хэмжээг анхлан зохион байгуулжлаа. За бидний үеийнхэн бол ах эгч нараас залгамжилж ирсэн төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхээс гадна өөрсдийнхөө санаачлагаар багш нарын тусламж дэмжлэгтэйгээр сэтгэлийн тус аян, нэг хүүхэд нэг шагаа, хайр ба халамж зэрэг өсвөрийн хүүхдүүдийн маань өөрсдийн баг бүрэлдэхүүнээрээ нэгдэж санаачлан оролцдог байсан. Нилээдгүй томоохон ажлуудыг хүүхдүүд багцуудын дунд зохион байгуулдаг байсан. За хөгжлийг дэмжих тэмцээн уралдаануудын чиглэлээр нилээдгүй олон тэмцээн уралдаан зохион байгуулдаг байсан. Тухайлбал хүрэлт тулга, уран жиргээ, бие страдын дуучин, цодгор хүү, дуулах хүү зэрэг олон тэмцээн уралдаануудыг зохион байгуулдаг байсан. Энэ хугацаанд бол одоо манай хамт олон маш их уралдаан тэмцээн, олон тооны сургалт семинарыг явуулдаг байсан. Энэ бүгдийг одоо заавал шаардлагатай нэг зүйл бол төсөв санхүү гэдэг. Төсвийн хуулиар бол захиран зарцуулах эрхийн хязгаартай зардлын ангиллаар бол төсөв маань ирдэг байсан. Хэдий тийм ч гэсэн одоо зохион байгуулж байгаа уралдаан тэмцээнийг тогтоосон хугацаанд нь явуулдаг байсан. Соёл амралтын цэцэрлэг түрээлэн 2012 оноос хүүхэд залуучуудын соёл амралтын цэцэрлэг түрээлэн барих санаачлагыг дэвшүүлэн ачууд голын хөвөнд 15 га газар төлөвлөн барилга байгууламжийг барьж эхэлжээ. Тус байгууламжийн ерөнхий төлөвлөгөө хийж гэр бүлээрээ амарч зугаалах, чөлөө цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэн жилвэр улс аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн ажиллаж байна. Тус цэцэрлэг түрээлэнд үндэсний сурын талбай, сагсан, бөмбөг, волейболын талбай, хиймэл, нуур, бага насны хүүхдүүдийн тоглоомууд, гэр бүлээрээ тоглох 6-аас 8 төрлийн тоглоомыг орон нутгийн 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн босгоод байна. Тэгтээ энэ баг наа ярьж авахгүй юм шиг үлээ. Яруу чимээс. Орон хайрын бидний маас яринууд сайн байцгаана уу? Хүүхдийн байгууллагын 100 жилийн явын барийн мэндийг дэвшүүлж байна. За бид бүхэн 2016-аас 2024 онд ажилласан бүрэлдэхүүн байна. За бидний одоо үеийн гол онцлог гэх юм бол хүүхдийн эрхийн тухай, хүүхд хамгааллын тухай гэж тусдаа хууль болж салж хэрэгжиж эхэлсэн байдаг. За мөн гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль шинжлэгдэж 2017 оноос хэрэгжиж эхэлсэн. За дээр нь гэр бүлийн тухай хууль, залуучдын хөгжлийг дэмжих тухай хууль гэсэн нийтдээ 5 хуулийн 40 гаруй одоо зорилтчийг хэрэгжүүлдэг гэр бүл, хүүхэд, залуучууд гэсэн одоо 3 том нийгмийн том бүлгийг хариуцж ажилладаг ийм нэгж болж одоо үйлчлэг хам томорцсон байдаг. Тэгээ урд нь бол бид нар нөлөөллийн ажлыг илүүд үзэж ингэж нөлөөллийн ажлуудыг хийдэг байсан бол 2016 оноос хойш ерөнхийдөө урьдчилан сэргийлэх ажлыг маш өндөр тийм нэг судалгааны төвшөнд судалгаанд ингэж суурилж бол хийж хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал бид нар гэр бүлд чиглэсэн гэр бүлд цогц үйлчилгээнүүдийг бас байгуулгын хэмжээнд ингээ боловсруулад сайн хурш нөлөөллийн аяныг хийжсэн. За дээр нь амьдрах ухаан гэдэг гэр бүлд чиглэсэн зорилтод бүлэг рүү чиглэсэн юм ажлуудыг бол хийжсэн. Буцаад бидний ажлын үр дүнд бол гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд маань бол тодорхой хэмжээний эерэг үр нөлөөлнүүдийг бол өгчээсэн. Аз жаргалтай гэр бүл хөгжлийн үйлчилгээ бол яг л үнэхээр гэр бүлд чиглэсэн үйлчилгээ байсан. Тухайн гэр бүлийн одоо хүүхэд нь ямар асуудалтай, ээж нь ямар асуудалтай байгаа, аав нь ямар асуудалтай, буцаад энэ гэр бүлд цогцоор яг ямар үйлчилгээ үзүүлэх юм. Энд яг хэн мэргэжлийн үйлчилгээг нь үзүүлэх юм бэ гэдгийг бол маш тодорхой удирдамжин дээрээ зааж өгөөд буцаагаад 17 сумаас шилдэг сум
Тэгээ шилдэг үйлчилгээнүүдийг бол шалгаруулж аймгийн засаг даргын захирамжаар нэлээд өндөр шагналтай ингэж урамшууллуудыг өгснөөрөө яг гэр бүлд чиглэсэн сумандах үйлчилгээ маань бас илүү чанаржиж ирсэн. 2018 оноос Монгол улсад хэрэгжиж эхэлсэн залуучдын хөгжлийг дэмжих хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 21 аймаг 9 дүүрэгт залуучдын хөгжлийн төвөд хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар хажууд одоо зохион байгуулалтаар орж ирсэн байна. За манай залуучдын хөгжлийн төв маань соёлыг гэрүүлэх өрчсөн сэргийлэх мэргэжилтэн залуучдын хөгжлийн ахлах мэргэжилтэн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн гэсэн 3 одоо ТЗ буюу мэргэжилтэн 25 он нэмэгдээд бүтц маань өргөжж орж ирсэн. Залуучдын хөгжлийг дэмжих хууль батлагдсантай холбоотойгоор манай аймаг залуучдын хөгжлийн жилгээ нэрлсэн жилийн аян зарлж ирсэн 19 онд. За энэ 19 оны үйл ажиллагаанд бол залуучууд руу чиглэсэн бүх төрлийн үйл ажиллагааг манай байгууллага маань зохион байгуулжсан. За энэний нэгэн хэсэг буюу өв уламжлалын баяр гээд Монголд бараг анх удаа зохион байгуулсан арга хэмжээ байгаа. За энэ дээр маань 600 залуучуудын чуулга уулзалт буюу соёлын гэрүүлэгтэй сургалт сурталчилгааны нөлөөллийн ажил зохион байгуулах одоогийн залуучуудад одоо мартагдаад байгаа энэ соёлоодыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2 өдрийн томоохон арга хэмжээг давхарцсан доогоор бол нэг 5,000 гаруй залуучуудад зориулсан одоо хүргэсэн байдаг. Хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр зохион байгуулагдсан үйл ажиллагаудаас бол уруу дугуулгын 60 жилийн үед зориулсан 600 хүүхдийн нэгдсэн арга хэмжээ. Аймгийн 80 жил зориулсан 2018 оны 800 хүүхдийн нэгдсэн арга хэмжээ. За тэгэл тухайн үед бол 600 хүүхд 800 хүүхдийнхаа талд нь зогсож байгаа л урд нь нэг чиглүүлэгч өгчтэй тэгээд тийм массын том арга хэмжээнд оролцож байсан. Булгаангаа хүүхдүүд 2 жилд нэг удаа болдог. За тэр маань бол хамгийн бас маш одоо жилийн хийгдэх хамгийн том ажлуудын маань нэг. Хамгааллын хүүхд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаан дээр бол салбар дэндүү уялдаа холбоог хангах чиглэлээр боловсролын салбар, за хууль эрх зүй, цагдаагийн байгууллага, за эрүүл мэндийн байгууллага өсвөр үеийн кабинеттэй хамтраад нэгцгийн үйлчлэгээний төвийг явуулын байдлаар ингээд зохион байгуулж ирсэн. Энийг бол 2022-2023 он нийт 4 удаагийн явуултаар явахад боловсролын салбарт хүүхд эрх зөрчигдөх асуудал маань бол 108 утсанд ирж байгаа бол 50% багасч үр дүнг үзүүлж эхэлж байна. За мөн хамгааллын чиглэлээр болохоор хамгийн их зохион байгуулагддаг, хамгийн их хүүхд эрсдгээс өрсөн сэргийлсэн ажил маань бол хурдан мөрний уралдаан хүүхдийн аюулгүй байдлыг хангах. 16 оноос 2025 оны хооронд ингээд харахад аймгийн одоо нэг хэмжээнд зохион байгуулж хурдан мөрний уралдааны үед бол амь насны эрсдэл болон хүнд хэмтэл авсан хүүхдүүд хурдан мөрний албан ёсоор зохион байгуулж хурдан мөрний уралдааны үед бол байх. Энэ маань бол бас хамгийн том үр дүнтэй ажил байсан. 17 оноос хойш хуучин хуулийн шинжилттэй холбоотой шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор манай байгууллагын хувьд төсөв санхүү болон хүний нөөцийн хувьд нэмэгдсэн байгаа. За яг тусгайчилсан арга хэмжээ зохион байгуулах үйл ажиллагааны зардлуудыг болон одоо байгууллагатай холбоотой хүүхдийн хөгжлийн төв нэмэгдэж 2 барилгын объекттэй болсон учраас тогтмол зардал гэх мэт урсгал зардууд бас тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгууллагын төсөв бол 2-3 дахин нэмэгдсэн одоо жил байсан. За түүнтэй холбоотойгоор ажлах хүч болон анх намайг ажиллаж байхад 8-9 хүнтэй байсан бол 18-19 онуудад бол 17-8 болтол өргөжин тэлсэн байдаг. 17-оос ер нь бол 24 онуудад яг энэ манай салбарын одоо ялангуяа Булган аймгийн хувьд энэ салбар дээр бол нөөц одоо бүх салбар дээр нэмэгдсэн юм жилүүд байсан гэж боддог. За хамгийн эхлээд бид нар одоо би ажил авч байхад 8 удаа байсан. За 24 онд ажлаа хөдөлгөхөд бид нар бас 26 оны орон тоодоо болж ингэж бүтц зөвлөлтхүүн 3-аас 4 дахин нэмэгдсэн юм одоо хүний нөөцийн хувьд ингэж бэгдсэн байдаг. Манай одоо энэ гэр бүл залуучдын хөгжлийн газрын одоо энэ хуучин пионер ордын байр дээр нэмэгдээд хүүхдийн одоо ордонтой болсон. За хүүхдийн ордон маань бол одоо тусдаа бас үйл ажиллагаа явуулдаг болсон байна. Төр хамгаалах байр байна. Маш их одоо юмн дундуур туулж өөрсдийн хүчээр ингэж барьсан хамгийн бид бүхний хайртай байсан. Одоо нэг давхар одоо бид бүхэн байрыг одоо Австралийн элчин сайдын яамны төслийн нэмжлэгтэйгээр бас төр хамгаалах байраа бид бүхэн ашиглалтанд өгч байлаа. За хажуу талд нь бас нүүбийн хүүхдийн сантай хамтраад 3 удирлын хүлэмжтэй болсон байна. Автомашины гаражтай болсон байна гэдэг ингээд материалын баазын хувьд ч гэсэндээ бол маш их бэгдсэн ийм жилүүд байсан. Бид бүхний үед яг хүүхдийн цуслан манаас үйл ажиллагаа явахгүй байсан үед харсан. Тэгээд хүүхдийн цуслангаа барих ажлыг бид бүхэн маш олон талын оролцоо дэмжлэгтэйгээр одоо Булган аймгаас маань 6000 орчим хүүхэд гар үсэг цуглуулж гаад
бид нэр цуслантай болмоор байна гэж ерөнхий сайдад асуулга тавьж ингэж хүүхдийн одоо цуслангаа бид хүн 2024 онд захиргааны удирдлагын байрыг бусад одоо байруудаа засц хэлбэд одоо 10 жилийн дараа хүүхдийн цуслангаа ажиллуулсан юм сайхан үйл явдал биднийг ажиллаж байхад бас тохиолсон байна. За хамгийн одоо дурсамжтай бөгөөд хамгийн одоо манай байгууллагын одоо олзуурах ууштай зүйл бол тэр одоо ажиллаж явах үед бол яг манай байгууллагын соёл маш их бэхжсэн он жилүүд байсан гэж одоо бид үгэндэг. За бид бүхний өөрсдийн санаачлагаар аяллаа одоо хуримтлал гэж үсгдэг байлаа. За ингээд одоо бид бүхэн чинь Ирхүү явж ялаа. Баруун 5 аймаг, зүүн 4 аймаг гэдэг маш том аяллуудыг жилдээ төлөвлөж зохион байгуулж явдаг. Маш олон гоё хөгжилтэй дурсамжуудыг тэгж явахдаа бүтээж исэн. Булган аймгаас Ирхүү явахдаа 80 мянган төгрөгтэй Ирхүү аялж исэн одоо Монгол улсын хамгийн анхны хүн бол энэ хажууд сууж байна. Тэгээ ер нь бол аймгийн хэмжээнд бид нар одоо хүүхд гэр бүлийн асуудлыг хариуцдаг 4 том нэгж байдаг. За анхны одоо том нэгж бол бидний хэлж заншснаар дээр үед бол хүүхдийн найрамдал ордон гэж манай ахмадууд маш сайн мэддэг. За дунд үеийн хүүхдүүд маань хүүхдийн төлөө төв гэдгээрээ мэдчихэдэг. За одоо цагт хүүхд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын төв байр буюу энд бол одоо захиргааны удирдлага нь сууж идэг. Мөн хүүхдийн жаргалант танхим, жаргалант кино танхим 100 хүний судалтай ажиллаж байна. За сэтгэл зүйн зөвлөгөө өгөх танхим энэ байранд үйл ажиллагаагаа явуулж идэг. Давхар хүүхдийн ордон гэж байгаа бидний хэлж занснаар бол одоо дэлхийн зүүн, хуучин дэлхийн зүүн тийм ээ. За дэлхийн зүүн гэсэн энэ ордонд маань бол одоо яг хүүхд гэр бүлийн маань хөгжил хамгааллын алба тэндээ байрлаад за дэрэгдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг ажиллаж байна. За хүүхд залуучдын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэхээр одоо залуучдын одоо төсөл хөтөлбөрөөр бий болсон Book Cafe тэнд ажиллаж байна. За мөн одоо хичээл хоцрогдлыг арилгах, гүнзгийрүүлэн сургах, хүүхдийг өдрөөр харах, өдрөөр хэмжүүлэх төв гэх мэт нэг 3-4 чиглэлийн дугуйлан секцэд ажилладаг энэ хүүхдийн ордон бол тэнд одоо бужигнаад байж байна. Хохирогчрыг хамгаалах, хүчирхийлэлд өртсөн иргэд хүүхдийг хамгаалах зорилготой төр хамгаалах байр. Одоо манай залуучууд өөрсдөө төсөл хөтөлбөрөөр бичээд 3 жилийн хугацаанд одоо өөрсдөө гар бие оролцоод бий болгосон нэг ээлжиндээ 12 хүн хүлээн авах хүчин чадалтай одоо стандартын шаардлагад нийцсэн төр хамгаалах байр ажиллаж байна. Одоо нэгэн 100 жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлаа одоо дүгнэж өөртөөхөө бас бахархал, өөртөөхөө олд амжилтаараа бас бид бүхэн улам бас цаашид төвчилэн 2 дахь 100 жилийн эхний жилүүдэд бас хийж бүтээх олон сайхан төлөвлөгөөт ажлуудаа бий болгохоор бас салбарын удирдлагууд ажилтаа албаа агчтайгаа бас аймгийн одоо хүүхдийн зөвлөлийн төргөний үед хамтарч хийж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрүүдээ бас бодит үр дүн болохоор ажиллана. Тийм болохоор хүүхд багчууд маань, эцэг эхчүүд маань та бүхэн төр засгаас хийж хэрэгжүүлж байгаа энэ хүү ажилд бас идэвхжүүлэн оролцож өөрсдийнхөө бас оролцоог хангаж ингээд бас ирээдүйд бас зөв хүн болохын төлөө хүүхдүүдийн төлөө хамтдаа бас заа гэж хэлж хамтдаа бас зүтгэцгээе гэж хэлмээр байна. Тэгээ та бүхэн маань 100 жилийнхээ ойгоороо сайхан тэмдэглэж сайхан баярлаарай. За аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэрийн өмнөөс болон хувьяасаа хүүхдийн байгууллагад ажиллаж ирсэн, ажиллаж байгаа үе ахмадууд болон одоо ажиллаж байгаа та бүхэндээ 100 жилийн баярын мэндийг хүргэн дэвшүүлье. За аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал бол бас үеийн үедээ хүүхд хамгаалал, хүүхдийн сурч улсруугаа орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр бол тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байсан. Ингээд та бүхэндээ хүүхдийн байгууллагын түүхт 100 жилийн ойгоо сайхан тэмдэглэж 100 жилийн алдаа оноо энэ туршлага бүхнээ хуваалцаж энэ хүрээндээ бол тодорхой ажлын ахиц амжилтыг гаргаж цаашдаа Булган нутгийн иргэд болсон хүүхд багчууд маань эрүүл аюулгүй сурч боловсрох орчлон нөхцөл нь сайжирсан байх болноо гэдгийг одоо та бүхэндээ хэлье. Ингээд та бүхэндээ баярын мэндийг өргөн төвшүүлье. За миний хувьд бол одоогоос яг 20 жилийн өмнө Монголын хүүхдийн байгууллагын одоо түүх 80 жилийн баяр дээр Булган аймгийн Хангал сумаас аймгийнхаа төдрөөрт оролцож байсан. Энэ бол одоо миний хүүхэд насны хувьд үнэхээр одоо том дурсамжийг үлдээсэн ийм сайхан цаг үе байсан байна. Тэгээ энэ салбарынхаа багш нараар
үе үеийнхээ ах эгч нараар, найзуудаар, дүүнараар одоо үргэлж бахархаж та бүхэндээ баярлаж явдгаа гэдгийг энэ төшрөнд бас дуртган зөв бахаа гэж бодож байна. Монголын хүүхдийн байгууллага үүсгэгдсэний 100 жилийн он баярын мэндийг хүргэе. Бидний энэ бахархал болсон байгууллага үргэж хөгжин цэцэглэж явах болтугай гэж хүсэн ёо. Монгол орнд хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсгэгдсэний 100 жилийн хооронд тохиолдуулаад хамт төгссөн төгсөгчд болон хамтран ажиллаж ирсэн Пенрийн ах удирдагчдаар Монголын хонслог залуучдын эвдийн ажилтан албан хаагчид үе үеийн багш руу хүмүүжүүлэгчтэй 100 жилийн баярын мэндийг өргөндөшүүлье. Бүгдээрээ хамтдаа байж бүтээсэн энэ их ажлын амжилтын гараа маань олон гаруй хүүхдүүдэд гэр бүлд залуучууд үнэтэй одоо хувь нэмэр оруулсан бахаа гэж бодож байна. Ингээд та бүхэн маань сайхан баярлалаа. Энэ хүүхдийн оролцооны байгууллагаар дамжин өнгөрсөн энэ үүнийг залхамжлаж авч явжсэн үе үеийн төлөөллүүдтэй ах эгч нартаа, дүү нартаа, үеийнхэн залуучуудаа, мөн багш нартаа бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд та бүхэндээ баярын мэнд хүргэе. 1980-аад оноос 95 он хүртэл ажилласан бүх янрын удирдагч нар, бүх янрын зөвлөлийн дарга нар, бүх одоо бүлэгмийн зөвлөлийн дарга нар, янрын ставын дарга нар, бүх сурагчдаа тэр үед одоо ажиллаж исэн энэ улсуудаа одоо ад жаргал сайн сайхныг хүсээд дээр нь одоо ингээд ажиллаж байгаа хүүхдийн байгууллагын ажилтан ажилчид хамт олон болоод хүүхдүүдэд хамгийн сайн сайхныг хүсч маш их юм бүтээгээрээ маш сайхан энэ чигээр одоо зорилготой бүтээлч ажиллараа гэдэг сайн сайхныг хүсье. Тухайн үед хүүхдийн байгууллагт хамтран зүтгэж, хүүхдийн байгууллага нэг хэсэг болж, тэднээс суралцаж, тэдэнтэй мөр зэрэгцсэн олон төрлийн төлбөрүүдийг Булган аймагтаа хийж, тэдэнтэй мөр зэрэгцэж 21 аймгийн хүүхдүүдийн дунд Булганы хүүхдийн зөвлөл гэдэг нэр төрийг хамтдаа авч явж исэн үеийнгийн бүхий л найз нөхдөдөө Монголд хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн баярын мэндчлэгийг дэвшүүлмээр байна. Үе үеийн хүүхдийн байгууллагын ажилтнууд Пенрийн байгууллагын ахмад ажилчдаа Монгол улс хүүхдийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Хүүхдийн байгууллагад үе үед нь ажиллаж ирсэн эрхэм одоо ах эгч нартай болон хамтран зүтгэж байсан найз нөхөд дараа үеийн одоо найзууд дүү нартай хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн баярын мэндийг хүргэе. Хүүхэд гэр бүлийн салбарт Пенрийн байгууллагт одоо тэртээ 1925 оноос эхлээд одоо ажиллаж исэн амьдралаа холбосон үе үеийн ахмадууд маань одоо хамгийн ахмад настай Пенр гэхэд өнөөдөр бид нар 100 жилийн босгон дээр 90 настайгаа золгож байгаа Пенрт байж байна. Хамгийн залуу гэхэд одоо манай салбарт орж ирээд 1 сар болж байгаа хүүхдүүд байж байна. Тэгэхээр ахмад насны Пенруудаа үе үеийн удирдлагуудаа тухайн цаг үедээ хүүхдийн сайн сайхны төлөө энэ салбарт одоо оюун бодол зүрх сэтгэлээ зориулан ажиллаж исэн үе үеийн албаагчдаа одоо мөр зэрэгцэн ажиллаж байгаа залуучуудаа энэ их хүүхд гэр бүлийн хөгжил хамгаалал гэсэн энэ их одоо айл өрхий аймаг орон нутгад чанартай сайн зохион байгуулахад салбар дүнгийн хамтын ажиллагааг хангаж дэмжиж хамтран ажиллаж явдаг хүүхдийн төлөө зөвлөд хүүхдийн эрхийн хууль зүйн хороо хамтарсан баг сургууль цэцэрлэгийн удирдлагууд эцэг эхчүүд гээд та бүхэндээ бүгдд нь хүүхдийн хөдөлгөөн байгууллага үүсч хөгжсөний айн мэндийг өргөн дэвшүүлье. Анхдаг шалдалтны өлгийн нутгийн хүүхдийн байгууллагын нэгэн зуурын түүх ийн оршив. Хүүхэд багшуудын жаргалтай инээдээр бүтээгдсэн олон сайхан дурсамжууд та бүхний гар дээр очлоо. Он цагийн дараачийн 100 жилийн түүх энэ цаг мөчөөс эхэлж байна. Түүхээ хамтдаа жаргаж бүтээцгээе.